эрхэм хүндэт үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бол бас сонгуулийн өмнөх өдрүүдийн бас энэ түүхэн өдөр. За ингээд энэ өдрүүдэд тохиолдуулан манай Монгол Ардын намын хорон дээр хүмүүс ирж одоо уулзаж байна, дэмжиж байна. Сонгуульд за цаашдын Монголын ирээдүйн төлөө бид нар сонголт хийхийг хүсэж байна. За эдний нэг тодорхой жишээ бид хамтдаа бас хэлье гэж бодож байна. За 2016 онд Монгол Ардын хувьсгалт нам маань Ховд аймгийн Монгол Ардын намын хороотой хамтарч сонгуульд оролцсон байгаа. Орон нутгийн сонгуульд 90 намуудын дөрмөнд ч хүртэл 90 анхан дунд шатандаа бол намын хороодод хоорондоо эвсэж сонгуульд орохын хүлээн зөвшөөрөгдсөн, дөрмөөр хүлээн зөвшөөрөгдсөн асуудлууд байдаг. За 2016 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт намтай нэгдэж орсон учир нь бол бид нар Монгол Ардын нам маань Монгол Ардын хувьсгалт намын эхлэл бөгөөд үргэлжил байна гэдэг дүрмэн дээр заасан бидний үйлс зорилго бол нэг. За зүүнний үзэлтэй ийм намууд байгаа. Ер нь бол түүх бас адилхан. Бид нар 96 жилийн түүхтэй ийм нам түүх бол ижил байдаг. За ингээд өнөөдөр за Монгол улсад өрнөж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн ийм үеэр бол Монгол Ардын хувьсгалт намын ахмадууд маань одоо Монгол Ардын намтайгаа нэгдэж ингээд сонгуульд орох урайлга бас нийслэлд гаргасан байгаа. За Ховд аймгийн Жаргаланд сумын төвд бол Монгол Ардын хувьсгалт намын дэргэдэх ардсан шудраг залуучуудын холбооны залуучууд маань одоо Монгол Ардын намтайгаа нэгдэж энэ түүхэн сонгуульд хамт оролцъё гэдэг. Мөн Монгол Ардын намаасаа баталгаа гардаж авахар энд ирсэн байна. Ингээд бид нар энэ түүхэн сонголтын үед бол ард түмэн зөв сонголтыг хийгээсэй гэдгийг бол хүсэж байгаа. За тэгээд Монгол Ардын хувьсгалт намын дэргэдэх ардсан шудраг залуучуудын холбоотойгоо ингээд нэгдээд энэ залуучуудын холбоог урайлж манлайлж яваа залуучуудаа ингээд Монгол Ардын намын батлах гардуулах гэж байна. Энэ түүхэн намдаа эргэж ирж итгэл сэтгэлээ зориулж ажиллах гэж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд хамтдаа ажилланаа. За. За сайн байна. Ингээд юуны өмнө телевизийг үзэж байгаа үзэгчтэй өдрийн мэндийг хүргэе. Саяхан цөөхөн хэдэн өдрийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох бас түүхэн өдөр болсон байгаа. За мөн одоо 2 хоногийн дараа мөн л одоо Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох түүхэн сонголт бид бүхний өмнө ирчээд байна. За тэгэхээр Монгол Ардын хувьсгалт намын дэргэдэх Монголын арслан шудрагс Монголын залуучтай холбоо маань бид бүхэн бас тэргүүлэгчдэрээ ярьж хилцсэний үндсэн дээрээс хоорондоо зөвлөсний үндсэн дээрээс Монгол Ардын нам буюу бид нар бас хуучин ээж авийнхаа үйлсэн энэхүү намдаа одоо бид нар бас буруу байдлаа бас сэргээж хараад бас бид бүхэн энэхүү намдаа буцаж бас элсэж орё гэж залуучууд бид бүхэн бас ярилцаж тохиролцоод өнөөдөр бол Монгол Ардын намыг бол сонгож элсэж баталгаа одоо гардаж авч албан ёсны гишүүнжил болохоор хүрэлцэж ирсэндээ бас их баяртай байна. За сайн мэцгнөө намайг Бямбагүгийн Баттуул гэдэг Монгол Ардын хувьсгалт намын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Ардын хувьсгалт намын дэргэдэх ардсан шудраг ус залуучдын холбооны тэргүүлэгч гишүүн хүн байна. Өнөөдөр би Ардын намыг сонгох болсон шалтгаан маань болохоор сая манай дарга маань ч бас хэллээ. 2 хоногийн дараа буюу 7 сарын 7-нд ерөнхийлөгчийг сонгох түүхэн хариуцлагатай энэ цаг мөчид манай нам танаа нам гэж хуваалцаж залуучууд маань талцаж байхаар удам судар нэгтэй гарал үүсэл угшил нэгтэй ирээдүйн зориг нэгтэй
энэ намдаа нэгдэж, энэ намдаа хүчээ өргөж, энэ намынхаа төлөө сэтгэл зүрхээрээ ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж өнөөдөр гадны бовор дарга маань бидний хүсэлтийг хүлээн авч намынхаа баталгааг гардуулж аваад маш их баяртай байна. Монгол Ардын хувьсгалт намын ахмадууд маань ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бол нэгдэж одоо орхоо илэрхийлсэн. За манай Жаргалант сумын одоо Монгол Ардын хувьсгалт намын залуучуудын байгууллага маань нэгдэж бидэртэй хамтран сонгуульд орж нэгэн сонголтыг хийх болсон энэ их түүхэн ач холбогдол үзүүлнэ. За ер нь Монгол Ардын хувьсгалт намын залуучууд маань маш олуулаа. За олуулаа Монгол Ардын намдаа бас илэг нэгтэй, угшил нэгтэй, түүх нэгтэй үүнийгээ мэддэг. За энэ залуучууд маань одоо Монгол Ардын намд орж Монгол Ардын намтайгаа хамт ард иргэдийн дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байгаа. Тэгээд би энэ удаагийн ярилцлагаараа Монгол Ардын хувьсгалт намд байгаа залуучуудаа энэ тэргүүн энэ залуучуудын холбооны сайхан залуучуудаа дагаад Монгол Ардын намдаа эргэж орохыг бол уриалж байгаамаа. Ингээд энэ удаагийн одоо сонгуульд амжилттай оролцож таны сонголт мэргэн байх болтугай гэж хүсэж байна.